Мэдээллийн технологи гэдэг юм чинь одоо нөгөө хил хязгаар үл хамааран монголчин юм хоёр их гүрний дунд оршдог гадаад зах зээлд логистик дид хэцүү. Гэтэл энэ мэдээллийн технологиг ашиглаад гаджаагаа харьцаж байгаа бүтээгдэхүүн гаргаж байгаа залуучууд бас байх нь байна. Тэгээд тэрийг монголчуудын бас нэг шинэ гарцсан байна гэд итгэл үнэмш төрсөн. Ягаад гэвэл Монгол улсын цахимжилтын юм бодлого аян явуулаад нэлээд олон жил боллоо. Төрийн үйлчлэгээ болдод боломжийн цахимдсан. Тэгэхээр зэрэг нэрээ энэ ч өстө дэмжиж байгаа юм байна гэд тэрлүү хүмүүс явж мэрэгжил эзэмшлээ, сургууль төгслөө. Одоо өстө бид нарыг дэмжих юм байна. Татвар матурын нийгмийн даатгалын дарамт байхгүй болно. Тэгээ бид нар олон улсад Монголоос програма зохиогоод ингээ харьцаад ажиллах юм байна гэд бодсон чинь баггүй хөлөгдсөн. Үр дүн баггүй. Тэгээд түрүүчийн парламент дээр бол ингээд маш сайн хууль гоё агуулгатай хууль мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай. Тэнд яг хөөхөр хэсэг залуучууд шин санаа гаргаад шин нийгэмд байхгүй бүтээгдэхүүн нэвтрүүлээд ингээд гоё юм ихээр зэрэг нийгмийн даатгалын шимтгэлийн юуг нь нөхөн төлж буцааж өгөх. Тэгээд татврын хөнгөлтүүд байна. За дээрэс нь онцгой гоё юмнуудыг бол грант олгож дэмжих ийм зохицуулттай. Тэгээ 2024 оны 6 сард энэ хууль нь батлагдсан боловч одоо болт хэрэгжээгүй. Ягаад тэгэхээр нөгөө тэр дэмжлэг олох хөрөнгийг нь өгдөггүй. Тэр сангаас өг гэд хууль бичсэн байхад өгөхгүй байгаад. Энэ мэдээж нөгөө залуучууд чинь бухимдаа штэ. Тэгэхээр хүмүүс бухимдаад байна. Бид нарт амлсан юм чи хааччихваа. Бид нар энийг чинь хүлээж ягаад ийм мэрэгжилтэй болоод ийм компани байгуулад гоё ажиллая гэсэн чинь одоо дампуураад байна штэ. Ингээ хандсан улсын хурлын гишүүний хуваар надруу. Тэгээд хандахтаа зэрэг юу гэж нэхэр хэрвээ тэр хууль ингээ хэрэгжих юм бол нэг 10 тэрбум төгрөгийн орчим юм одоо дэмжлэг их нээлжинд ингээ гараад явах хэвээр. Гэтэл хэдэн зуун тэрбум төгрөгөөр худалдаа авалт хийгээд шүү дээ төсвөөс мэдээллийн технологид. Тэр ийм их мөнгө байгаа юм бол ягаад тэр нэг хуулиа хэрэгжүүлээд 5-10 тэрбумын шинэ юм чи залж өгөхгүй байгаа юм бэ гэдэг асуудал орж ирж байгаа. За тэгэхээр нэгдүгээрт бид нар хуулиа хэрэгжүүлэх ягаа хэрэгжихгүй байна гэдгийг хилцүүлэх зохион байгуулсан. Тэрийг дагаад тэрний чинь мөнгө байхгүй гэдгсэн чинь бүр нийлбэр дүнгээр их найдаар тооцогдох юм төрч худалдаа авалт хийсэн биш өнгөрсөн жилүүдэд. Нийслэл бол сүүлийн 5 жил ихэд 225 тэрбум худалдаа авалт хийж байна. Мэдээллийн технологи. Тэгэхээр энэ юу нь юу болоод байгаа ингээд бас л ялгаагүй салбарт бухимдсан залуучуудын хүсэлт. Тэгэхээр энийг бид нар бас одоо тодорхой болгож тавих хэрэгтэй юм байна. Юунд мөнгө зараад байгаа, дэмий юм зараад байгаа, мэрэгтэй юм зараад байгаа юм уу? Ийм Монгол академи бол хоёр зүйл байдаг л да. Юмыг богино хугацаанд хурдан хийхийн тулд одоо арилжааны компаниуд захиалаад ингээд төвөгтэй харилцаа үүсгэж байгаа учраас бушуухан барьж аваа хийчээ. Ажилчдын аваа, инженерүүдийн аваа гээд нэг тийм ажиллаа бодсон хандлага нэг талдаа бий. Нөгөө талдаа ерөөсөө төрийн өмчийн юм болвол одоо илүү сайн гэдэг ийм хуучинсаг сэтгэлгээ ерөөсөө арилахгүй. Энэ бол зөвхөн IT биш бүх салбарт. Тэр нийтлэг ойлголт нь Монголд хортой. За тэгээд ийм Монголыг огт үгүйсгэмээргүй байна. Ягаад гэвэл хүн болгон ашиглаж байна, мэдж байна ингээд сайжирч байгаа. Гэхдээ тэр нь зарцуулсан төсөв чинь захиалаад хийлгэснээс өндөр байж тээ гэдэг асуудал хүмүүс яриад байгаа байхгүй юу? Тийм болохоор энийг бол бодгол хэрэгтэй. Тэр төрийн үйлчилгээнүүд бол байна. За тэгтэл тэрнээс чинь хэдэн 10 дахин том, 100 дахин том төсвүүд худалдаа авалт хийжээ. Одоо нийслэлийн биш өнгөрсөн 100 инновац цахим бодлогын байнгын хороо байхад төрийн өмчөөр нь хэдэн төгрөгийн худалдаа авалт хийсэн бэ гэдэг асуултыг тавьсан. Тэгээд бэлэн материал байхгүй хэдэн төгрөгөөр юу худалдаж авсан тодорхойгүй. Тийм болохоор яамнаас цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас нэлээд хугацаа зарцуулж иж нэг материал ирүүлсэн. Тэр нь бол нийлбэр дүнгээрээ төсөв тэгээд гадаадын зээл тусламж нийлбэр дүнгээрээ нэг их 80 орчим төгрөгийн худалдаа авалтыг өнгөрсөн 12 жилийн турш хийсэн байна. Тэрэн дотор төрийн өмчт компаниуд ороогүй. Төрийн өмчт компаниуд ч одоо даргын шийдвэрээр, тузан шийдвэрээр шууд худалдаа авалт хийж байгаа шүү дээ. Тэгэхдээ төрийн өмч буюу нийтийн компани байна. Хүчний байгууллагууд ороогүй. Нийслэл ороогүй. Энэ гурвыг нэмэхээр 2 их 80 болно гэдэг таамаглалыг салбарын хүмүүс хэлдэг. Зарим надад бүр Excel файл үзүүлсэн. Тэгвэл тамхтай тайлна хаана нөхөр байхгүй байна.
За тийм болохоор улсыг сонсчлаа одоо нийслэлийг сонсъё гэд нийслэлээр мэдээлэл авсан. 100 болвол хангалттай мэдээлэл ирээгүй. Тэгээд сая 3-7 хоногийн өмнө нийслэлээс инновац цахим бодлогын дэд хорон дээр мэдээлэл өгсөн. Тэгээд 225 тэрбумаар сүүлийн 5 жил худалдаа авалт хийсэн байна. Үүнээс 210 тэрбум нь одоо хэрэгжиж байгаа буюу сүүлийн 2 жил огцом өссөн байгаа. Тэгээд тэрийг ямар төслүүд байна вэ гэхээр дийлийнх нь камер байна, хяналтын систем байна. Түүнийг дагаад нөгөө камерын хяналт гэдэг чинь ямар асуудал вүлээ? Камер гэдэг бол үндэсний аюулгүй байдлын зөвлөмжтэй 3 дахь зах зээлээс худалдаж авах ёстой. Ийм зүйл нэг асуудал тавигдж байгаа. Нөгөө талдаа нөгөө шинэ аппликейшн нэвтрүүлсэн байна. Хотол ап гэр оролт хүн төлш авах гэхээр зэрэг заавал тэрийг суулгахгүй бол хэцүү байгаад идэг. Тэгэхээр нөгөөхөө шахсан байдалтай суулгачиж байгаа. Тэгээд тэрэн дээр баталгаажуулахдаа царайгаа уншуулад тэр нь болохоор зэрэг иргэний өрнөхний ийм Монгол төслүүдтэй зургийг толгож баталгаажуулдаг гэсэн. Тэгэхээр ийм хүний биометрик онцгой өгөгдлийг ашиглахдаа хүний эрхийн үндэсний комиссээс зөвлөмж авч иж яамны зөвшөөрлөлтөөр хийгдэх ёстой. Энэ хийгдэх юм уу гэдэг нормал асуултыг бол би хүний эрхийн комисс руу тавьсан байгаа. Хүний эрхийн комиссээс бол энэ асуудал дээр ажиллаж байна гэсэн. Ийм хоёр асуудал байна. Тэгээд зүгээр бүх одоо мэдээллийг энэ тэр аппликейшн хэрэглэхээс өөр аргагүй болгоод одоо нөгөө нүрс авахын тулд дараа нь тэр дотор бүх мэдээллүүд нь ороод тэгээд царайгаар нь бүртгээд гудамжны камер нөгөө царайг нь таньдаг болоод хүмүүс бол ингэж төсөөлж бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр үнэхээр тийм юм бол байж болохгүй. Тийм биш бол энэ бас ил тод ингээд хүмүүст ойлголт өгөх ёстой. Тийм болохоор би энэ асуултыг тавьсан. Тэгээд төрийн нөгөө худалдаа авалт төр өөрөө програм зохиохгүй гэж та асуусан шүү дээ. Гэтэл тэр аппликейшн хийсэн компани 34%-ийг нь төр гэдэг тогтолцоо буюу түүний нэг хэсэг нийслэл эзэмшиж байгаа. 66% нь хувийн компани. Тэгэхээр төр хийхгүй, төр програм хийхгүй гэхдээ төрийн хувь эзэмшдэг компани хийж болно гэж болох юм уу? Энэ дээр эрх зүйн дүгнэлт хэрэгтэй. Нөгөө төсвийн мөнгө бишээ компани мөнгө ингээд хяналтгүй гарч чадгаатай адилхан төр болохгүйгээ хуулийн дээр биччихээр төрийн оролцоотой компани болно гэж хэлж болох юм уу? Төсвөөс мэдээ салбарыг дэмжих нь бол сайн. Гэхдээ төсвөө салбар дэмжихдээ хүн болгоо эн чинь шудраг бус яваад байна гэж шүүмжлээд байгаа байхгүй. Тэгэхээр шудраг бус шүүмжлэх юм бол шинийг сэдэж, шинэ бүтээл гаргаж, инновац дэвшүүлэхээр нөгөө дэмждэг хууль нь хэрэгждэггүй. Тэгэхээр зэрэг бүтээлч санаа биш намын найзтай байх нь илүү чухал юм байна гэдэг дүгнэлтэнд хүрнэ. Ингээ хүрэхээр нөгөө хөгжиж эхэлж исэн мэдээллийн технологийн салбар чинь агшаад гайгүй одоо гой бүтээлүүд нь гадцаа яваад Монголоос зүхтаад Монголд болохоор намын найзууд үлдэх гээд байна. Тэгээд тэрний хийж байгаа үр дүн нь эцсийн эцэст WeChat шиг одоо бүх үйлчлэгээр нэгтгэсэн төр хувийн хөвчлийн түншлэл гэдэг гоё нэртэй төр хурцаа эзэмшдэг. Тэгээд тэрүүгээр дамжуулж төр өөрөө програм хийдэг. Хүмүүсээ оноожуулдаг ийм эрсдэд хүмүүсэж болзошгүй байна. Энийг тийм ээ гэдээ ярихаар та дутуу ойлгосон байна гэд хүмүүс тайлбар хийж байгаа. Гэхдээ бий биш. Энэ ч хүмүүс ойлгох ёстой. Ялангуяа салбарын залуучууд ойлгох ёстой. Тэгэхээр тэднэрт зориулсан мэдээллийг нийтдээ тавих, түүнд зориулсан хилцүүлгээ хийх нь бол гишүүний үүрэг. Тэгээд энэ чиглэлд барьсан эдийн засгийн байнгын ороо, инновац зохион бодлогын дэд хороо энэ дээр бас анхаарч байгаа. Нэлээд олон гишүүд анхаарал хийгдсэн байгаа баяртай байгаа. Тэгэхээр энэ асуудал ингээд цааш яригдаад явах тутаа. Ер нь 21-р зуунд амьдарч байгаа хүмүүс ялангуяа монголчууд инновацгүй, технологигүй, оршин тогтнож чадахгүй. Тийм болохоор байнгын хороог сэргээж байгуулах шаардлага